Өвөр Монголын олон улсын Монгол эмнэлгээс сүүлийн өдрүүдэд хоёр улсын ард түмний сэтгэлийг дулаацуулсан мэдээ уламжлагдлаа. Монголоос ирэхэд бол биеийн байдал нь бол маш хүнд байсан. Бид тэр шууд нөгөө даруйхал нисээд ирсэн. Тэгээд ерөнхийдөө ингээд хүчил төрөгчийн дутагдал байнга орцоо, байнга хүчил төрөгчтэй амьсгалгүй бүр ингээд алхаад жоохон ингээд бүр ядраад цуцаад ер нь их хэцүү байсан. 9 дугаар сарын 1-ний шөнийн 1 цагт эмнэлгийн түргэн тусламжийн машинаар хүчил төрөгчөөр амьсгалсан Монгол улсын иргэн хүслэн Өвөр Монголын олон улсын Монгол эмнэлэгт яаралтай хүргэгдэж ирэв. Түүний гэдэс өвдөж амьсгаланд тавчдаж тамир тэнхээгүй байлаа. Яаралтай CT шинжилгээгээр уушгин цайсныг тогтоож уушгины тасагт хэвтүүлэн эмчилсэн байна. 9 дугаар сарын 4-нд өвчтний байдал хүндэрсээр түүнийг хүнд өвчтний тасагт шилжүүлв. Тухайн тасгийн эмч Алтан гард нарын баг CT шинжилгээ, цусны дээж шинжилгээг нэрэвчлэн судалж, энэ нь жирийн уушгины халдвар эсвэл амьсгалын замын өвчин биш, харин дэлхийд маш ховор тохиолддог ЭГПА өвчин байж болзошгүй гэж үзв. Эмнэлгийн баг яаралтай Бээжин хот дахь төв эмнэлгүүттэй холбогдсон зөвлөлдөж, дээж шинжилгээг Бээжинд илгээснээр эцэст нь жилд сая хүн тутамд ганцхан тохиолддог ЭГПА өвчин болохыг онцлон тогтоов. Зөвлөгөөгөөр дамжаад одоо том хэмжээний гормон явуулаад эргээд Монгол өмөрөг хавсаргаа гажсан шүү дээ. 3 өдрийн дараа шинэ жилээр нь маш сайн болсон гэж дээ. 5 өдрийн заслаар маш их сайжралтай. Тэгээд одоо манайс сайжирсан юм одоо хүнд өвчний тасагт одоо суугаад их шаардлага байхгүй шүү дээ. Тэгээд одоо энгийн тасаг руу шилжүүлсэн. Энэ бол сайхан нийтлэг жишээ гэж болно. Энэ өвчтөн учир нь амар ховор тохиолдох өвчин шүү дээ. Энэ өвчний бол одоо хэрвээ туйлууртай сайхан оноо шүг дийлсэнгүй төлөвтэй сайхан төргөн даруйд нь эмчил дийлсэнгүй бол энэ ам наслтын туйлын аюултай байгаа. Бус ба зам санаачлагын хүрээнд Өвөр Монголын өртөө засах орон хятадын умард зүгт нээлттэй чухал гарцын хувьд эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа нь хөрш орнуудын ард түмний сэтгэлийн холбоо нөхөрлөлийн гүүрийг байгуулсаар байна. 2000 бөгөөд 12-оос наашаа манай олон улсын Монгол эмнэлгийн хороо Монгол улсын өвчтний бараг 10 төм ингээд тасаж авч эмнүүлсэн байна. Өнөөнэ ташрамд мануусгасан 22 удаа Монгол улсад очиод алуун жирэмийн эмчилгээ хийж, өндөрлөргүй эмчилгээ хийгээд Монгол улсын 4 төм гаруй өвчтөнд бэлжиж өвчний өмнөхийг арилгасан байна. Өнөө жил 2000 бөгөөд 25 он одоо хүртэл одоо Монгол улсын өвчтний нэгэнтээ 3 төм гаруй тасч авч эмчилсэн байна. Тэгэхээр одоо Монгол улсын ард түмнээ нэлээд хүндэтгэл явуулсан байна. Энэ удаагийн ховор тохиолддог өвчнийг богино хугацаанд амжилттай онцлон эмчилсэн үйл хэрэг нь бус ба зам санаачлагын хүрээнд Өвөр Монголын өөртөө засах орон ард түмний сэтгэлийн холбоог улам бэхжүүлсэн явдал болжээ.